Оройн өдрийн үдштэй Focus Talk ярилцлагын цаг эхлэж байна. Манай өнөөдрийн зочноор шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мэнцайх оролцож байна. Оройн өдрийн танд. Зөвчтэй оройн төргий. За тэгэхээр сүүлийн үед улсын хурлаар төсвийн дотор хилцэж байгаатай холбоотойгоор зарим албан тушаалтангуудын цалин дэвтэртэй холбоотой асуудал нэлээд их хөндөгж байна. Ялангуяа шүүхийн байгууллага шүүгчдийн цалингийн асуудал нэлээд их олонний анхаарлын төвд. Өөрөөр хэлэх юм бол хамгийн дээд нь 5.4 сая хүртэлх төгрөгийн цалин авах асуудал ороод ирж байна. Тэгвэл яг өнөөдөр яг шүүгчдийн маань шүүхийн байгууллагын маань яг энэ 5.4 сая хүртэлх төгрөгийн цалин аваад байгаа юм. Яг үндсэн цалин хэдээс хэдийн хооронд хэлбэлцээд юм байна. Тэгэхээр шүүхийн багц суул батлагдаад за үүний дагуу шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн захиргааны тухай хууль гэдэг их олон хууль батлагдсан. За үүнтэйгээ уялдуулаад шүүгчийн одоо эдийн засгийн хараат бус байдлыг хангах, цалин хөлсний асуудлыг нэмэгдүүлэх зохицуулууд нэг тодорхой орж ирсэн байгаа. За үүнийхээ дагуу шүүгчийн цалин тодорхой хэмжээр нэмэгдсэн. За одоо шүүгчийн цалин бол 2.7-оос 3.2 сая төгрөгийн хооронд тогтоогдсон байгаа. Тэр 2.7-оос 3.2 гээд ингээд аваад үзэхэд тэгвэл ямар тохиолдолд ингээд 5.4 ч гэдэг юм 4 сая ч гэдэг юм эсвэл тэрнээс дээш хэмжээтэй иймэрхүү зүйл яриад байгаа юм байна. Жишээлбэл улсын хурлын төсвийн байнгын орны хурал дээр нэмдэр жигшин хүртэл одоо өнгөрсөн 7 хоногоос тодорхой асуудлууд дэвшүүлэн тавьж байсан. Өөрөөр хэлбэл шүүгчнэрийн цалин тогтоож байгаа асуудал өөрөөсөө энэ цалингаа ийм хэмжээр үнэлж байгаа асуудал эргээгээд магадгүй нөгөө нэг авилгын гэдэг юм эрүүгийн эргүүс шалтгаан болно шүү гэдэг зүйлийг яриад байсан шүү дээ. Энэ ямар учиртай байна? За тэгэхээр энэ 2014 оны шүүхийн төсөв дээр шүүгчийн цалин нэмэгдүүлэх зорилгоор 15 тэрбум нэмэгдсэн байна. За ингээд үндсэндээ 2014 оны төсөв бол 58 тэрбум орчим төгрөгөөр бүх шүүхийн хэмжээнд ийм төсөв батлагдсан. За үүнийхээ дагуу шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ төсвийн байдлыг харгал за дээр нь шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар заасан байгаа. Өөрөөр шүүгчийн цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд хараат бус, ажиллах, амьдрах тэр нөхцөл боломжийг хангасан байх ёстой гэсэн яг ийм хэмжээ яг ийм үг үсгээр заагдсан. За үүнийг илүү тодтогоод төсөвтэй багтаагаад шүүгчдийн цалинтайг тогтооод явсан. За энд бол ямар нэгэн хэмжээгээр хууль тогтоо зөрчсөн зүйл байхгүй. За учир нь 2013 оны 1 сарын 1-ээс төрийн албаны тухай хуулийн шинэ заалт буюу 28-ын 9-2 гэдэг заалт хэрэгжижсэн. Энэ заалтын дагуу бол шүүгчийн цалин урамшууллын хэмжээг өөрийнх нь одоо шүүхийн тухай хуулиар зохицуулъя гэж заагдсан. Тэгээ шүүхийн тухай хууль дээр саяны тоо үгээр бол одоо ингээд ийм хэмжээтэй байна гэдэг заагаад өгсөн. Тэрнийхэн дагуу судалгаа хийгээд хараат ус байхад бол ийм 2.7 байх доод нь хүрэлцээтэй байна гэж тооцоод тэрнийхэн дагуу бол шүүхийн тогтоосон байгаа. Ягаад шүүхийн тогтоосон бэ гэхээр Монгол Улсын үндсэн хуульд шүүгчийн хараат бус байдал, шүүхийн бие даасан байдлыг хангах тийм чиг үүрэгтэйгээр шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллана гэж заасан. Тэгэхэд үндсэн хуулиар заасан үндсэн хуулийн байгууллага учраас дээр нь бас шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульчсан тэр хөдөлмөрийн нөхцөлийн одоо хангах ажлыг шүүхийн ерөнхий зөвлөлд зохион байгуулна гэж заасан учраас тэр заалтуудыг баяраа шүүхийн ерөнхий зөвлөлд тогтоосон үнэн. Яагаад энэ маргаан гарсан юм гэхээр өмнө нь бол 2011 оны улсын хурлын тогтоолоор 54-р тогтоолоор шүүгчдийн цалин тогтоож ирсэн. Энийг тогтоож ирсэн хуулийнх нь үндслүүд нь дараа нь өөр болсон байхгүй. 2013 оноос эхлээд цоошин эрх зүйн орчин үүсэж эхэлсэн. За энийхээ дагуу шүүгчийн одоо цалингийн асуудал яригдсан байна. Тэр энэ шинжлэгдсэн тогтоолоор жишээлбэл одоо юу гэдэг ажилласан жилийн нэмэгдэлж гэдэг юм уу тухайн хүний цалин урамшуул нь одоо юу гэдэг ажлын нөхцөл байдлаас хамаарат ямар хэдэн хувьдаар яаж нэмэгдсэн гэдэг. Ер нь шүүгчнэр маань өөрсдөө хичнээн хэмжээний нэмэгдлийг авдаг юм байна. За тухайн төрийн албаны тухай хуулиар бол маш олон янзын нэмэгдэл байгаа. Бид нар тоонтойг нь хэлнэ. Нэгдүгээрт нь төрийн албанд алба хаасан хугацааны нэмэгдэл 25 хүртэл байдаг. Дээр нь зэрэг дэвийн нэмэгдэл гэж байгаа. Тэр нь одоо 35 хүртэл. Ингээ нийлээд 60% хүртэл нэмж авч болно гэсэн үг. Дээр нь онцгой одоо ажлын нөхцөлийн нэмэгдэл гэж байгаа. Тэр нь бүр 40% хүртэл. Тухайн авилгатай тэмцэх газар ажлууд 40% хүртэл онцгой одоо ажлын нөхцөлийн нэмэгдлээр авч байгаа. За дээр нь одоо тухайлбал эрдмийн зэрэг цолын нэмэгдэлч гэдэг юм уу те. За иймэрхүү байдлаар шин төрийн албанд их л бараг 100 орчим хувь дээр нэмэгдэл авч болж байгаа байхгүй. За шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад энэ бүх нэмэгдлүүд байхгүй болсон. Хоёрхан нэмэгдэлтэй болсон байна. Нэг дэх нэмэгдэл нь бол шүүгчээр ажиллаад 5 жил болсны дараа жил тутам 2% нэмэгдэлтэй гэж зааж өгсөн. Үндсэн цалингийн 20% гэсэн үг. Үндсэн 2%-аар. Тэгээ жил тутам 2%-аар нэмэгдэх юм. Тэгэхээр зэрэг одоо шүүгчдийн ингээд нийт нэг 475 шүүгч байна л да. Тэрний үндсэндээ 245 нь бол 10 жил хүрэхгүй байгаа. За 10 жилээс 20 жилийн хооронд ажилласан хэм бол 103 шүүгч байна. Энэ 103 шүүгчээр дундчилаад аваад үтсэх юм бол тэд нэр ойролцоогоор нэг 10 жилийн нэмэгдэл авах нь шүү дээ. 20% нэмэгдэл авч байгаа байхгүй. Ийм байлаа. Гэтэл магадгүй нэг цөөхөн усуд
За нэг 30 40 орчим хүн байгаа бах те. Олон жил ажилласан 35 40 жил ажилласан хүмүүс байна шүүхийн системд. Тэр хүмүүсийг аваад үзэх юм бол нэг 70-80% нэмэгдэл авах хэрэгтэй. За энэ тохиолдолд цөөхөн хүмүүсийн хувьд бас өндөр цалингийн асуудал гарч ирж байгаа. За түүнээс өөр нэмэгдэл өнөдөр байхгүй. Ердөө л энэ л нэмэгдэл байгаа. Шүүхийн ерхий зөвлөл маань өөрөө өстөө ер нь хичнээн төрлийн цалинтай байдаг. Нэг л цалингийн ярьсан чинь дунджаар юм ажлын албаны тухайд бол албаагчдад ер нь дундаж цалин. Одоо л тэгэхгүй бол нийгэмд бол ерөнхийдөө шүүхийн ерхий зөвлөлт гэдэг юм уу шүүх байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалин бүрстэй замбрааг их очлаа гэдэг ойлголт болчихлоо шүү дээ. За тэгэхээр шүүгчийн одоо шүүн туслах ажилтны тустай түүнийг одоо хэвийн нөхцлөөр хангадаг шүүхийн захиргааны байгууллага тустай гэдэг ийм загвар руу 2013 оны 4 сарын 15-наас орсон. Шүүхийн захиргаа бол шүүхийн ерөнхий зөвлөлд удирдах байгаа. За тэгэхээр шүүхийн захиргаа хэр зэрэг одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба хэм бол одоо нэг 100 орчим өнөөдөр яг оны эцсийн байдлаар хэм бол 97 хүн ажиллаж байсан. За 97 ингээ 100 орчим хүн. За нийт одоо шүүхийн тамгын газар гэх юм бол Монгол улсын хэмжээ нийтээ 41 тамгын газар байна. Тэнд бол 1460 орчим, за 1470 орчим одоо шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүгчин туслах, за бусад зохион байгуулагч юу гэдэг нь те бичиг хөрөгч гэдэг юм. Ийм албан тушаалын хүмүүс байна. Энэ хүмүүс бол шүүхийн тамгын газар ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ ТЗ-ийн 5 6 гэж байгаа. Энэ манай жирийн иргэдэг сайн мэдчихэж байгаа. ТЗ-ийн 5 6-аар цалинчиж байгаа. За тэр бол ойролцоогоор 600 сая орчим төгрөг ойролцоогоор авч яах гэсэн үг. За шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд байгаа хүмүүс А гэж явдаг. Энэ ажлын алба гэдгээрээ энэ их хурлын тамгын газар, ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газар хэрлэх газар гэдэг ч юм уу те. За сонгуул ерөнхий хорооны ажлын албач гэдэг юм уу. Эдгээр манайхтай адилхан А гэдгээр цалинжаад за одоо манай бол 800-аас 900 мянган төгрөгийн ийм цалин авч байгаа. Дундад цалин. Дундад цалин. Тэгэхээр ерөнхийдөө нэг л цалин яриад хэлсэн чинь 2015 оны төсөвд ер нь хичнээн хэмжээний одоо юу гэдэг хөрөнгийг суулгасан байгаа. Тэр нь яг төсвийн хэдэн хувь болоод байгаа. Бусад оронтой харьцуулах юм бол ер нь нэг манад энэ хувирлж байгаа энэ мөнгөний хэмжээр нь хангалттай байж чаддаг. Тэгэхээр бид нар шүүхийн шүүмжлэл байна л да. Тэгээ шүүхийг одоо илүү хараад тус бие даасан ажилуулахын тулд хамгийн гол юм бол мэдээж эдийн засгийн хараад тус байдлын асуудал. Тэгээ тэр бол шүүхийн төсвөр илэрдэг. За Монгол улсын шүүхийн төсвийг ингээд сүүлийн хэдэн жилээр харах юм бол ер нь 0.45 гэж явсаар байгаад 2014 онд харин их хурл нэлээд дэмжиж 0.186 дээр очсон. Өөрөөр Монгол улсын нийт төсвийн одоо зарлагын дүнтэй харьцуулаад үзэх юм бол 0.86 гэсэн үг. За бид нэр олон жил 1% төгрөгийг одоо бүр чадах юм бол 2% рүү очуулъя гэдэг зорилтыг одоо миний мэддэг юм бол 1997 оноос ахвал энэ зорилтыг 20 жил явж байна. 20 жил тавьсан бол энэ хэрэгжихгүй одоо л 0.8 дээр ирж байгаа байхгүй. Гэтэл одоо хөрш Орос улбаны усыг аваад үзсэн ердөө 2%тай. За Европ орнуудыг аваад үзэх юм бол 5% бүр 9 10% хүртэл байгаа байхгүй. Өөрөөр шүүхийн одоо системд бол хангалттай мөнгөнд тавьж өгч байгаа. Учир нь ихэр зэрэг угаасаа шүүх юу төрийн эрх мэдэл гэдэг чинь хуулиа тогтоодог нэг эрх мэдэл байна. Гүйцэтгэх эрх мэдэл байна. Тэгээ шүүх эрх мэдэл байдаг. Шүүх эрх мэдэл одоо энэ шүүн туслах ажлаа явуулдаг, тэргийг хэрэгжүүлдэг. Энэ системээ бол бас бие даасан байлганд бол төсвийн тодорхой хөв бас байж ах хэрэгтэй юм л да. Манай бол хангалттай биш байгаа. За яг бодитоогоор ярих юм бол өнөөдөр 2015 оны шүүхийн төсөв бол 54.8 тэрбум төгрөг байгаа. 54.8. Миний зарцуулалтаар нэг 30. За үүний 37 тэрбумыг л бид нэр нийт шүүгч болон шүүгийн захиргааны ажилтныхаа цалинд өгж байгаа байхгүй 37 тэрбум байна. Тэгэхээр цаана нэг 17 тэрбум төгрөг үлдчихэж. 17 тэрбум гэхэр зэрэг нөгөө хэвийн ажиллагааг ханганд бичиг цаас тэгээд дээр нь одоо захиргаан дулаан одоо бүх ус үйл ажиллагааны зардал. Бүх үйл ажиллагаанд тэгэл мэдээж шуудангийн зардал, унаад тэрэгний зардал, томилтын зардал. Энд бол 17 тэрбум байна. 37 тэрбум цэвэр хүмүүсийн цалинд өгж байгаа байхгүй. Ингээ хөрөнгө оруулалт бол сүүлийн 2 жил бол 0 авч ирсэн. Гэтэл одоо 38 шүүхийн байрлал, 41 тамгын газрын 38 нь бол үндсэндээ шаардлага хангахгүй байранд байж байна. 7-8 одоо шүүх бол төрөөсийн байраар явж байна. Тэр дундаа бүр гадаад Орос улбаны улсын байрыг хүр төрөөслөө тарханд одоо шүүх үйл ажиллагаа явуулж шүү дээ. Ийм байдлаар шүүн туслах ажил шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа харагдаж байгаа тондлоос харагдаж байна л да. Тэгэхээр шүүхийн төсвийг хангалттай шилж болохгүй. Тэгэхээр эдийн засгийн хараат бус байдал гэж та ярьж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол шүүгчийн хараат асуудлыг бие даасан байдлыг хангахад бол танай байгууллага ялангуяа шүүхийн ерөнхий зүйл бол ажилтдаг. Тэр энэ шалгуур үзүүлэлт нь юу гэдэг юм бэ? Яг за шүүхийн хараат бус байдлын хувьд ярих юм бол яг энэ гаднах хараат бус байдал дотоод хараат бус байдал гэж ярина л да. Гадаад тэгэхээр зэрэг одоо аливаа албан тушаалд нөлөөлөхгүй байх. За дотроо их юм бол ерөнхий шүүгч гэдэг юм уу давзаалагчдын шүүхийн захиргаа нөлөөлөхгүй байх хэмжээнд зохион байгуулагдсан байх ёстой. За
агуулгын хувьд ярих юм бол эдийн засгийн хараад тус байлын, улс төр нийгмийн гэдэг юм уу те. За оюун ухааны гэдэг нь мэдлэгийн хараад тус байлын тухай бид ярьж болно. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ эдийн засгийн хараад тус байдлын асуулт. Бид нэр олон жил орхидуулж ирсэн те. Тэгэхээр энэ болохгүй байгаа асуудлыг нэг удаа чинь шийдээд, нэг асуудлыг чинь урагшин шийдвэгээд шийдэх гэсэн зорилготой шүүх хөрөнгө зөвлөл бас энэ одоо шүүгчийн цалин нэмэх асуудлыг шийдсэн. Тэгэхээр энд бол Монгол Улсын хэмжээнд өнөөдөр оны эцсийн байдлаар 475 шүүгч байна. Дээд шүүгч оролцуулаад. Энэ 475 хүн л энэ цалин хөлсний асуудлыг тодорхой хэмжээнд шийдсэн байна. Түүнээс шүүгийн захиргааны ажилтнууд 1500 гаруй хүнийг бол тухай яг л ердийн төрийн албан хаагчтай адилхан явж байгаа шүү дээ. За тийм учраас шүүгийн хараад тус байдлыг хэмжнэ гэдэг нь нэгдүгээр төсөвт эзлэх тэр хувийн жинг ярих хэрэгтэй. Хоёрдугаар шүүгчдийн цалин бид ярих хэрэгтэй. За мэдээж нөгөө талдаа шүүн туслах ажлын чанар одоо иргэдийн маань одоо ихтгэл үнэмшил ямар байна, шүүхтээ хэр итгэж जैन тэр үзүүлэлтүүдээр л үнэлнэ гэсэн үг л дээ. Нэг үе бодсон бол иргэдийн маань шүүхт итгэл бол харьцангуй суларцсан гэж ярьдаг шүү дээ. Энд та санал нэгт үе юм. За сүүлийн одоо бараг 20 жилийн судалгаагаар олон улсын байгуулагч тэр дотоодын байгууллагын судалгаагаар шүүгд итгэх үнэхээр сул байсан. За гэхдээ 2013 оны одоо энэ шинэ хууль гараа хэрэгжээд энэ 2015 онд бид нар сэдгэдэн удаа судалгаа хийж үзлээ л та. Ер нь бол иргэдийн итгэл бас ахих тийм шинжтэй байгаа. Тэгээ бид нар одоо энэ нэг сар дахиад бүр хөндлөнгийн байгууллагаар одоо үнэхээр иргэдийн итгэл, шүүгд итгэл ямар байна вэ тогтоолох гэж. Өмнө нь бол бид нар өөрсдөө тогтоосон. Их сонин үзүүлэлтүүд байгаа. Зөвхөн улсын баярын үеэр буюу 2014-нд 7 сард ихэд 51 дөнгөж 50 гарсан үзүүлэлттэй байсан. Бид нар Намар Улаанбаатар хотын хэмжээний 1400 хүний хүрээнд судалгаа хийсэн чинь иргэдийн бараг нэг 70 гаруй хувь нь шүүгд итгэнэ гэсэн хариу өгч байгаа. Тэгээ иймэрхүү байдалтай л өнөөдөр шүүхийн ерхий зөвлөл ингээ байгуулагдсанаас хойш ингээл таны саний яриан сарахад ингээл шүүхийг хараад тус байлгах гал тал бүрийн арга хэмжээ ажлуудыг хийгээд судалгааг шинжилгээ хийгээл одоо ямар ч байсан ихний ээлжинд энэ эдийн засгийн хараад тус байдлаас нь гаргачих гал ингээд үзэл байдаг. Яг үнэтэй. Гэтэл одоо юу гэдэг нэг шүүхийн хараад тус байгаа байдлаар хин хяналт тавих хэрэгтэй байна. Та нөхөд ингээ ажиллаад байна. Нөгөө олон нийт тавих хэрэгтэй л гэж хэлдэг. Гэтэл олон нийт яаж тавих вэ? За мэдээж шүүгчийн одоо шударга шийдвэр гаргаж гин үү, шүүх үнэхээр хууль намаа мөрдөж гин үү гэдэгт хэргийн оролцогч нар манай жирийн иргэд өөрсдөө хяналт тавих болчихлоо. За энд бол бид нэр хоёр арга хэлбэрээр иргэдээ хяналт тавих боломжийг хангаж байгаа. Нэгдүгээр бид шүүхийг нээлттэй болгож байгаа. Бүх шүүх хуралдаа нээлттэй тааж очиод үзэж болно. Одоо вебээр ороод харж болно. Хоёрдугаар шүүхийн бүх шийдвэрүүдийг бид нэр шүүгцгийг мэн гэдэг рүү оруулсан. Тэнд одоо өнөөдөр шийдвэр гарсан бол 7 хоногийн дотор шийдвэрүүдийг тавьдаг. Тиймээс өнөөдөр Монголын шүүх бол Монголын ард түмний хүн нээлттэй болсон. Аль ч иргэн хүн шүүхтэр яваад очсон. Шүүхийн дээр үүд нүргээр хахад тэнд бүх шүүх хуралдааны танхимын бичлүүд үзэж байна. Яг ингээд шуудаар нь. За энэ бол ингээд нээлттэй болж байгаа. Нээлттэй. Бас нөгөө талдаа шүүхийн багцуулын хүрээнд иргэдийн төлөөлөгч эргэсэн байлын тухай гэдэг юм орж ирсэн. За энэ хуулиар одоо бид нар 2014 оноос 4600 иргэдийг иргэдийн хурлынхан иргэдийн хурлынхан нэг ажлын албатай ярьж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтаас санамсруу байлаа сонгоод 4600 хүн өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 79 шүүг байгаа. Тэр 79 шүүг биш. Монгол Улсын ангачны шүүгүүд төр шүүх хурлаанд орох бүрэн боломжтой болсон. Иргэдийн төлөөлөгч одоо иргэдийгээ төлөөлөөд хэрвээ шүүх бүрэлдэхүүнтэй оролцох юм бол заавал иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. Энэ нөхцөлийг бид нар хангаад тэгээд тэрийг хуучин цөөхөн хүмүүс ордог байсан бойлуулээд одоо бид нар өөрсдөө ч гэсэн ингээд хэрвээ сонголт ирэх юм бол тэр хурлаанд орох боломжтой. Тэгээд нэг хүн бол нэг хурлаанд олон дахин ороод байхгүйгээр ингээд солигдож яадаг хэлбэрээр зохион. Энэ бол иргэд бол энэ шүүгч өөрөө шударга шийдэж гэнэ үү яаж гэнэ гэдэг өөрөөсөө хажуугаас нь хянах өөрөө бүр энэ маргааны ингэж шийдье гэдэг санал дүгнэлтээ гаргадаг ийм боломжийг нийцсэн. Тэгээ одоо бид нар ерөнхийдөө бас иргэдийн энэ шүүхтэг иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байл илүү сайжруулъя гэд бас нэг хуулийн төсөл өргөн барьсан байна. Тэр шүүхт хяналт тавих тэгээ шүүхийг бас ил тод байлгахын тулд мэдээлэл бас жоохон тодорхой хэмжээнд нээлттэй байх шаардлагатай гэж ярьдаг. Тэгвэл яг энэ нөхцөл байдлыг юу хэр хангадаг юм бэ? Одоо иргэд жишээлбэл ямар нэгэн байдлаар шүүхээс мэдээлэл авахгүй шийдвэр гараагүй гарцсан гараагүй хэрэг явс нөлөөлөхгүй ч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар хаалт хийж ирсэн шүү дээ ер нь бол. Одоо бол тийм байхгүй болсон. Та очиж шалгаад үзэж болно те. Шүүхтэр очиход иргэд мэдээлэл авах бүрэн боломжтой. Одоо вебээр орож мэдээлэл авдаг болно. За дээр нь бид нар нэмээд иргэний эрүүгийн захиргааны одоо хэргийн хөдөлгөөнийг одоо өдөрддөг өөрөөр өргөдөл гомдол ирлээ тэрийг дараа нь хуваарлна тэгээд ажиллагаануудаа хийгээд шүүх хурлаанаа зарлан шийдвэр нь гарна давна хяналтын журмаар явуулдаг. Энэ бүх процедурыг тодорхой одоо програмд оруулсан. Тэр програм руу тухайн хэргийн оролцогч зөвхөн тухайн хэргийн оролцогч өөрөө ороод өөрийнх нь хэрэг ямар шатнд яаж явж чинь хугацаа хоцорж гин үү хаана удаад байна тэрийг өөрөө шууд хардаг тийм програмтай яваад орцсон. Тийм учраас яг өнөөдрийн байдлаар шүүх бол иргэдээ бол хамаагүй нээлттэй болсон. Ер нь ямар ч мэдээллийг авах бүрэн боломжтой. Тэр одоо ярьж байгаа ярианаас арай жоох өөр нэг юм асуу гэж бодсон. Юу гэхээр
нэ шүүхийн шинжилгээний хүрээнд бас тойргийн шүүхийн систем шилжсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхүүд тодорхой хэмжээнд одоо хариалагдах засаг захиргааны нэгжүүд бол байгуулагдаад явж идэг. Гэтэл дав заалах шатны шүүхүүдээр бүсцсэн хэлбэрээр зохион байгуулсан эргээд иргэдэд маш их чиглэл учруулж байгаа. Тухайн шүүхтэд оролцож чадахгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тухайн иргэн хүн бас ямар ч ахуй амьдралтай хүн байгаа вэ? Тэр болгон дав заалах дээр гүйж очиод чадахгүй ийм байдал үүсэж байна. Үүнээсээ болоод шүүх хурлын шийдвэр бас нөгөө тухайн иргэний сэтгэл нийцээ үүдэх асуудал үүсэж байна л да. Энэ тухайд тэгэхээр яг бид шүүхийн тогтолцоо өөрөө бол анхан шатны шүүх давах хяналтын шат гэж байгаа. Тэгэхээр бид нар анхны шүүхээ бол иргэдэд ойрхон байлгах хэрэгтэй. 2013 оны одоо тэр шүүхийн тухай хуулиар шүүх байгуулах тухай хуулиар тойргийн систем гэдэг юм уу одоо 3-4 аймгийн дунд дав заалгах шатны шүүх байгуулсан. За энэ бол хүмүүсийн бол тодорхой хэмжээ шүүмжлэлт агуулж байгаа үнэн. А гэхдээ бол энэ хуулийн чинь дагуу яг иргэдэд шууд үйлчлдэг анхны байгууллага. Өөрөөр бид нэр сум дундын ихэд 28 шүүх байж байна. Захиргааны 20 шүүх байж байна. Дээр нь одоо дүүргийн бол одоо эрүүгийн 4, иргэний 4-гээд ийм шүүхүүдийг бол одоо Монголын одоо засаг захиргааны тогтолцоодоо уялдуулаад яг иргэдийн ойрхон байгуулсан байгаа. Тийм учраас анхны шүүхтэр бол ямар нэгэн гомдол санал огт байхгүй байгаа. За тойргийн системээр гэж яриад байгаа нь дав заалгачтай шүүхээ бид нэр улсын хэмжээнд нийтэн 10 юм дав заалгачны шүүх байгуулсан. 10 эрүүгийн шүүх, 10 одоо юуны захиргааны иргэний шүүх тийм. Тухайлбал одоо баруун аймагуудаар аваад үзэх юм бол Баян-Улгийн ховд, Увс аймгийн дунд нь ховд аймагт юу гэдэг иргэний болон эрүүгийн дав заалгачны шүүх байгуулсан. За тэгэхээр иргэд тухайл Баян-Улгийн аймгийн иргэн болон гомдлоо гарахтаа анхчны шүүхтэйгээ тэр нь яашаа ирээд шүүх хурланд ирж орох ёстой болчиход байгаа. За энэ дээр жон төвөгшөд байгаа. Одоо би одоо дав заалгахаар очихоор наад их төвөгтэй юм а гэдэг. Тэгэхээр яг энэ бол хуучин аймаг дээрээ байдаг байсан ингээд өөр аймаг руу явчихаар хүмүүс бэрхшээлтэй байгаа. А гэхдээ бид нар нөгөө талдаа эн чинь хэргийг дагнаж байгаа сайн тал байна. Хоёрдугаарт нь шүүгч нь бас яг дав заалгах шүүхтэнд хамт байхаар зэрэг тухайн аймаг орон нутгийнхаа бас нөлөөнд орох асуудал байдаг учраас тусдаа байх нь бол шүүгч хараад усад сайн нөлөөлж байна. За дээр нь одоо бид нар бүх шүүхүүдийг хооронд нь шилэн кабелээр холбоод видео конференцээ арга шүүх хурланд орж болдог учраас Баян-Улгийн хүн бол заавал ховд орж шүүх хурланд орно гэхгүйгээр Баян-Улгээс орох болцоотой болцсон. За дээр нь санхүү эдийн засгийн дотор хэмнэлтүүд гарч ирж байгаа. За түүнээс гадна дав заалт хөргөлийг бол хүн болгон гаргаад байдгүй. Үнэхээр тэр хүн шүүхийн шийдвэр гомдолтой байна гэж үндэслэлтэй байх юм бол тэр хүн бас тодорхой хэмжээний зардал гаргаад дав заалахад бас болцоотой гэж харж байгаа. За энэ бол олон улсын жишгээр бас ерөнхийдөө ийм дав заалгах шатны шүүх нь бол их цөөхөн хэлбэрээр байгуулагддаг. Бид нар энэ жишгийг аваад оруулсан. За гэхдээ бол сая үндсэн хуулийн зэцээс энэ бас буруу байна гэдэг ихний дүгнэлт гарсан ихний шатны дунд судлах одоо тэгээд их судлаар бол энэ дахиад хилцэх байх. Энэ шийдвэр яаж гарахаас хамаарат шүүхийн өөрчлөлт хийх байх гэж бас өөрчлөгдөж магадгүй. Хэрвээ зэц хэврээ хуучин хуулийг хэвээр нүлдээчих юм бол энэ зохион байгуулалт хэвээр л явна гэсэн үг. Өөрчлөгдөхэд яаж өөрчлөх боломжтой вэ? За тэр бол их олон хөлбөрүүд байна. Өөрөөр аймгийн шүүхүүдийг одоо байгуулах асуудал яригдчих магадгүй. Тэгээд тэр гэж чухам яаж байгуулах вэ? Тэр бас маш их төвөгтэй л дээ. Эргээд хөрөнгө зардлын асуудал гарна. Дээр нь маш олон шүүгчдийн тоо нэмэгдэнэ. Төсөн мөнгөний хувьд одоо ийм эдийн засгийн хямралтай байгаа их төвөгтэй л асуудал болох байх л та. Тэгэхээр ингээд таны ярианаас ингээд хаваад үзэх юм шүүх ерхий зүйл одоо шүүгч нарыг ямарваа нэгэн байдлаар хараад бос шудраг шийдвэр гаргадаг байхад өөдгөр иргэдийг одоо олон нийтийн хяналт тавьдаг байхлаас чамгүй ажлыг хийчихээ. Тэгвэл нүүн шүүгч гэдэг байгаа эрхмүүдтэй байс хариуцлагын тухай ярих хэрэгтэй. Эдгээр нөхдүүд маань яаж хариуцлагын одоо ёс зүйн хариуцлага гэдэг юм те. Эдгээр нөхдүүдэд хариуцлага тооцох хэсэг асуудал, үнэн зөв шийдвэр гаргасан хэсэг асуудал төр та нөхөд ямар ажил хийж байна? За тэгэхээр яг нэг талдаа бид нэр ажиллах нөхцөлийг хангаж өгөх хэрэгтэй. А нөгөө талдаа бид хариуцлага хийх хэрэгтэй. Гэхдээ шүүх хөрөнгө зүйл өөрөө шууд одоо тэр шүүгчдийн ажлыг хямдаг, дүгнждэг, арга хэмжээ авдаг байгууллага биш. А шүүх хөрөнгө зүйлийн дэргэд одоо харьцангуй хараад бас байдлаар ерөнхийлөгчийн томилдог. Санал болгохдоо хүчтэй холбоо санал болгоод томилдог. 9 хүнтэй шүүгчийн ёс зүйн хороо гэж байгаа. А тэр ёс зүйн хороонд шүүгчийн одоо ёс бус одоо үйлдэн талаар иргэд юм уу хэргийн орцонд гомдлоо гарах юм бол тэрийг шийддэг. Тухайл энэ жил гэх юм бол одоо 7 шүүгчд арга хэмжээ авах юм шийдвэр ёс зүйн хороноос гаргасан байдаг. За ийм байдлаар шүүгчийн ёс зүйн зан төлөвийн асуудалд нь иргэд өөрсдөө болохгүй байныг л гомдол гарах юм бол тэрийг шийддэг. Харьцангуй хараад бус ийм тогтолцоо бүрдсэн байна. Тэр байгуул нээлттэй. Энэ бол нэг талаас. А нөгөөт нь бид нар түрүү ярьсан шүүхийн шийдвэрийг илт тод болгоод байгаа шүү дээ. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг илт тод болгоно гэдэг нь мэдээж шүүгч бол шүүн туслах тэр онцгой эрхтэй хүмүүс. А гэхдээ гарсан шийдвэрүүд нь үнэн зөв гарч ирнэ гэдэг бид олон нийтийн одоо хилцүүлэгт ялангуяа судлаачд бол тэн дээр нэг шүүмж бичих тэр боломжоор хангаад өгсөн. Ийм байдлаар тухайн одоо хэрэг маргааны талаар одоо жирийн иргэд болон судлаач нар ингэж санал бодлоо хийлдэг. Тэр нь эргээд шүүгчдэд тодорхой нөлөөлдөг. Олон нийтийн хяналтын маргыг бид нэлээд тууштай нэвтрүүлж байгаа. Энэ жил 2014 оноос эхлээд бас хэд хэдэн одоо тийм
сулаач нар гэрээ байгуул өнөөдөр манай шүүгч нар хэр зэрэг үнэн зөв шийдвэр гаргасан хуулиа мөрдөж гэнэ гэдэг дээр тийм дүгнэлтүүд өндөө гаргуулсан. Гэхдээ тэр бол зөвөр заавал тэр дүгнэлтийг дагаж мөрдөх ёстой биш. Тэр бол тэндээс санаа авах ёстой тийм дүгнэлтүүд л те. Энэ бол барууны орнд их дэлгэрсэн. За ийм байдлаар шүүгч нар яг хяндаг олон нийт. За ийм даргуудыг хэрэгжилж байна. Тэр баярлалаа. Та бүхэн ярилцах цаг маань бас энэ хүрээд өндөрлөж байна. Бас цаг үеийн асуудлаар бас шүүгчний өдөө холбоотой мэдээллийг өгсөн юм баярлалаа. Өдөртөө фокус ток ярилцлагын цаг маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай өнөөдрийн зочноор шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Минцайх оролцлоо.